Dow theory. За Dow theory дээр хідэн нэр томьёо хэрэглэгдэн тэр үнийг энчээ биччихлээ. За change of character. Энэ үнийг товчхондоо chuck гэж байгаа. Энэ бол ханшийн зан төлийн өөрчлөлт. Upын тренд явж байгаад down тренд эргэж байгаа үед chuck гэж тэмдэглэх нь байна. Эсвэл down тренд явж байгаад upын тренд эсэргээрээ ирэхэд chuck гэх нь. За энэ нь болохоор трендing зан төлийн өөрчлөлт байна. Break of structure буюу бос. Бос маань юу гэсэн үг вэ гэхээр тренд үргэлжилж байгаа тохиолдолд lower low down тренд үргэлжилж байгаа тохиолдолд lower low эвдсэн тохиолдолд break of structure гэх нь байна. Эсвэл upын тренд үргэлжилж байгаа үед higher high эвдсэн тохиолдолд бос буюу break of structure гэж тэмдэглэх нь байна. За inducement гэдэг маань нэг ясандаа мөнгө гэсэн үг. Liquidity гэдэгтэй яг адилхан. За энэ нэг одоо chart дээр гарна. За тренд маань өөрөө upын тренд, down тренд гэсэн хоёр тренд л байгаа. Upын тренд явж байгаа үед higher high буюу higher low гэдэг орой яруулууд үүсдэг. За тэр нэг юугаар нь яг upын тренд вэ гэдгийг ялгахын тулд хамгийн ихний хэсгээр higher high upын трендийн орой тогтж байгаа гэж тогтоох нь байна. За тэгвэл higher low. Higher low гэдэг маань болохоор upын трендийн ёроол тогтж байна. Upын трендийн ёроол тогтж байна. За down трендийн үед болохоор lower high гэх нь байна. Уналтын трендийн орой тогтж байна. Уналтын трендийн ёроол тогтж байна гэж үзэх нь байна. Тэгэхээр энэ нэг upын трендтэй үед ихний өсөг маань H-ээр тэмдэглэх нь байна. Higher upын трендийг илэрхийлж байгаа гэсэн үг. Уналтын трендтэй үед ихний өсөг маань L үсгээр тэмдэглэх нь байна тийм ээ. Энэ маань өөрөө down тренд явж байна гэсэн үг байна. За хэдүүлээ chart дээр хэрхэн яаж харах вэ? Яаж тэмдэглэх вэ? Upын трендтэй үед дэш явж агаад за хамгийн сүүлд үүсгэсэн оройгийн өмнөх ёроол. Энэ ёроолыг inducement буюу мөнгө гэх нь байна. За энэ ёроолыг inducement гэж тэмдэглэх байна. Хэрвээ inducement-тэй авж байгаа бол энэ өмнөх ёроолоо авж байгаа бол биднэрт юу тодорхой болох вэ гэхээр higher high тодорхойлох нь байна. Зөвхөн өмнөх ёроолоо авсан үед higher high тогтно. За тэгвэл энэ нэг higher low гэдгийг хизээ мэдэх вэ гэхээр өмнөх энэ higher high төвшнөө эвдэхэд энэ дээр higher low тогтоно байна. За ингэж high low төвшнүүдээ бүгдийг нь тодорхойлох нь байна. Тэгэхээр энэ ч нөгөө нэг трендийн үргэлжлэх хөдөлгөөн буюу бос гэдэг хөдөлгөөн маань энд байх нь байна. Break of structure. За энэ маань бол upын трендийн үед upын тренд үргэлжилж байгаа үед ингэж тэмдэглэх нь байна. За down trend. Down trend-ийн үед мөн адилхан доош уналт явлаа. Хамгийн сүүлд үлдээсэн ёроолыг эвдэж аваад тренд буцаад доошоо үргэлжилнэ. За тэгэхээр хамгийн сүүлд үлдээсэн high төвшин маань өөрөө бидний хувьд inducement маань болох нь байна. За хэрэг inducement-тэй авч байгаа бол энэ ч lower low тогтох нь байна тийм ээ. За тэгээд lower low төвшнөө эвдэхэд энэ ч lower high маань тогтох нь байна. За энэ тренд үргэлжилж байгаа учраас break of structure болох нэ. Бос гэдэг хөдөлгөөн маань үргэлжлэх нь байна. За энэ чинээс одоо upын тренд, down тренд дээр higher high, higher low болон lower low, lower high-ыг хэрхэн яаж олохыг хэдүүлээ харлаа. Inducement хөдөлгөөнтэй байж ич заавал тренд тогтоно байна. За энэ ч одоо choch гэдэг хөдөлгөөн. Яаж юу яах вэ?
Ямар үед ч оч болох вэ? За яг саяын хөдөлгөөн дээр хамгийн сүүлд үлдээсэн ёроолыг аваад энд үсмэнтэй аваад энд higher high тогтож байгаа. Higher high төвшнөө эвдээд энд higher low төвшин маань тогтож байгаа. За тэгвэл хамгийн сүүлд үлдээсэн higher low-ыг эвдснээр энэ дээр change of factor буюу чоч хөдөлгөөн маань энд үүсгэх нь байна. За одоо ингээд upwing trendтэй байсан хөдөлгөөн маань өөрөө эсрэг гэрээр down trend эргэж байгаа гэсэн үг. Down trend руу явна. Доошогоо тренд маань эргэжлээ гэсэн үг. За энэ хөдөлгөөнийг down trend-ийн эхлэл буюу down trend маань эхэлж байна гэж үзэх нь байна. За энд higher high төвшин, энд higher low төвшин, энэ дээр энд үсмэн хөдөлгөөн маань байгаа. За тэгэхээр энэ хөдөлгөөн маань дээшээ эвдэж гарч ирээд буцаад ёроолоо эвдсэн учир энэ бол higher high байх нь байна. За одоо тогтох ёроол маань болохоор lower low болж орж ирэх нь байна. За lower low маань хэдийд яаж баталгаажих вэ гэхлээр яг адилхан энд үсмэн хөдөлгөөнө. Энд хэрхэн яаж lower high low тогтсонтой яг адилхан тогтох нь байна. За тэгэхээр одоо энд үлдээсэн хамгийн сүүлийн орой маань өөрөө энд үсмэн хөдөлгөөн маань болох нь байна. За тэгэхээр энд үсмэн хөдөлгөөнийг энд авлаа. Энд үсмэнтэй авж байгаа бол lower low маань тогтох нь байна. За lower low тогтсон. Одоо дараагийн хөдөлгөөн буюу lower high үүснэ. Lower high хэдийд үүсэх вэ гэхлээр lower low авж иж lower high үүсгэнэ. За ингэж тренд маань эргэж down тренд руу шилжих нь байна. За эсвэргээрээ down тренд маань хэрхэн яаж upwing тренд рүү ирэх вэ? Down тренд явжлаа. Сүүлд үлдээсэн оройг авлаа. За энэ хөдөлгөөн маань өөрөө энд үсмэнтэй байна. Энд үсмэнтэйг авлаа бол lower low маань тогтох нь байна. За lower low төвшнөө эвдэж байж бос буюу break of structure үүсгэх нь байна. За тэгвэл upwing trend рүү шилжих нь болохоор энэ ч lower high маань байгаа тий. За lower high эвдэж upwing trend ирэх нь. Upwing trend иргэсэн гэж үзэх нь. За одоо upwing trend иргэсэн. Upwing trend маань энд lower low маань тогтож байгаа тийм. Upwing trend маань үргэлжлүүлээд одоо дараагийн ээлжинд higher high тогтоох хэвээр. Higher high-ыг хизээ тогтоох вэ гэхлээр мөн адилхан энд үсмэнтэй авч иж сүүлд үлдээсэн low-ыг авч иж энд үсмэнт маань байгаа. За энэ төвшнийг авч иж манай higher high тогтох нь байна. За одоо higher high төвшин маань тогтсон. Тэгэхээр higher low төвшин маань одоо тогтох хэвээр. Higher low төвшин маань болохоор higher high-а эвдэж иж тогтноо. За тэгэхээр энэ хөдөлгөөнийг break of structure trend үргэлжилж байгаа. Энд chock хийчихсэн. Энд үргэлжлээд босгээд явна гэсэн. Тэгэхээр эхний хөдөлгөөн маань өөрөө тренд эргэж байгаа. Зан чанарын төлөвийн өөрчлөлт. За дараа болохоор тренд угаасаа эргэчихсэн. Тренд эргэсэн улмаас дараагийн энэ эвдэж байгаа хөдөлгөөнүүдийг chock биш бос гэж тэмдэглэж явах нь тийм ээ. Break of structure. За доо маань ердөөсөө л ийм зүйл байгаа. За индусментийн талаар нэмээд явхад индусмент маань өөрөө хаана үүсдэг вэ гэхээр уналтын тренд явж байгаа үед
Уналтын тренд явж байгаа үед зөвхөн хай дээр үснэ. Өмнө үлдээсэн энэ хай дээр л үснэ. Тэрнээс биш ингэж яваад энэ хаяг индусмент гэж үзэх гээд байдаг. Энэ биш байх нэ. Тэгэхээр зөвхөн энэ нь өөрөө индусмент болж эхнэ. Энэ төвшин маань индусмент болох нь. Яг одоо бол чарт ингээд доошоо эвдлээ. Энэ ёроолоо эвдээд гараад ирэх юм бол индусмент маань өөрөө одоо энэ ч нэ байхгүй. Доошоо шилжээд ороод ирнэ. Ийшээгээ шилжээд ороод ирнэ. Яагаад ингэж байгаа вэ гэхээр хамгийн сүүлдүүлдээсэн энэ ёроолыг эвдсэн энэ ёроол байгаа те. Энэ хоёрын дунд байгаа хамгийн өндөр цэгийг индусмент гэж үзэж байгаа. Сүүлд үлдээсэн хоёр ёроолын голд үлдээсэн өндөр цэгийг индусмент гэж үзнэ гэж байгаа. За энэ индусменттэй авлаа бол манай lower low төвшин маань тодорхойлогдно. За low төвшин тодорхойлогдлоо гэж үзэх нь байна. За ийм байх нь байна те. За индусментийг зөвхөн уналтын трендийн үед хамгийн сүүлд үлдээсэн swing high хаяар тодорхойлох нь байна. Upын трендийн үед яг адилхан. Эсрэгээр нь тренд дэш явж хаад хамгийн сүүлд үлдээсэн low төвшин. Энэ болон энэ хоёр high. За одоо энэ чэнэс ингэчээ. За хамгийн сүүлд үлдээсэн одоо явж байгаа чарт маань энд байна. Хамгийн сүүлд үлдээсэн high маань энэ. Энэ high төвшинг сэтэлсэн үед индусмент тодорхойлно. Окей, энэ индусмент байна гэж үзэх нь. За ингэж үзэх нь байна.